Сайн уу манайхан. The Thin киноныхаа 1-р ангийг оруулсны дараа 2-р ангийг нь оруулаарай гэсэн комент маш их байсан болохоор та хэдийнхээ хүсэлтээр өнөөдөр 2-р ангийг нь оруулж байна. За тэгээд та хэд маань манай нөгөө сувг болох драм хайрцаг сувгийг маань subscribe дарж бичлэгүүдийг маань үзэж байгаарай. Нилээн сонирхолтой олон ангид кинонуудыг цовруулаар оруулж байгаа шүү guys. Одоо харин кинонд орцгоё. Киноны маань 1-р ангийн төгсгөлд шалгалтын систем тэржигтэй баячуудад үйлчилж, баян айлын ари алгатай хүүхдүүд тэнцдэг тухай Америк даяар олж мэдсэн ч хотын дарга энэ бүх асуудлыг бусдад чихэж, уснаас хуурай гарч чадсан. Харин шалгалтанд улсан хүүхдүүдийг цаазлах нэрийдлээр газар дор барилгах маш нууцлаг үйлдвэрт салингүй ажиллуулж, насаар нь боочилдын байна гэдгийг бид олж мэдсэн. Энэ үйлдвэрийг Ashore гэдэг маш том технологийн компани ажилладаг бөгөөд жил бүр хэдэн зуун мянган сурагчдыг үнгүй ажиллуулж хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж таарлаа. За ингээд сүүлийн шалгалтанд унсан нөхдүүд маань газар доорх үйлдвэрлэлд орох үед тэднийг нэг зааланд суулган танилцуулга видео үзүүлж байна. Та өнөөдрөөс эхэлж энэ үйлдвэрт ажиллана. Та нарыг үйлдвэрийн өөр хэсэгт хуваарлан ажиллуулах бөгөөд хамгийн сайн ажилласан сурагчдыг нийгэмд буцаан гаргана гэж хэлэхэд дахин нийгэмд гарна гэдгийг сонсон сурагчид бүр бөөн баяр хөөр болоод явчихна. Угаасаа ч тэгээ аргагүй дээ. Үхлийн ирвэг дээр ирсэн оюутнуудад ажил хийгээд буцаад амьдралаа авч болно гэхээр ингэж баярлж хөрөхөөс яах вэ? За ингээд тэр хэдийн үзүүнд электрон чип суулган ажил хуваарлах хөрөөлөө оруулах бөгөөд чип үйлдвэрлэх, дэлгэц үйлдвэрлэх, эдэнг угсрах, харьцаг баглаа буудал бэлтгэх гээл 9 журийн эсгүүдэд хуваарлж эхэлнэ. Энэхэд өдөрт 14 цаг ажиллах хуваартай ба өдөрт 1 цаг цайндаа урдын гин. За тэгээ өөрөө 10 цаг гэхэд тус тусын хуваарлагдсан өрөөндөө орж унтсан байх ёстой юм байна. Блейк танилцуулга бичлэг үзэж байхдаа жилийн өмнө цаазлуулсан найз өхөр нь үйлдвэрт ажиллаж байгааг хараад мэдээж шоконд ороод явчлаа. Гэтэл аз таарж Блейк Элиг ажиллаж буй хэсэгт хуваарлагдаж таарад туудалгүй Элитэй таарч манай хоёр бибинээ харан уулзаж байгаадаа итгэж чадахгүй л байв. За тэгээд биби арга утсан хоёр маань цайны цагаар амралтын өрөөлөө орж жанжин болоод авнаа. Тэр оройн манай хүн Хелэнгэ найстайгаа харилцаа зогсож байтал аварын төхөө хангинаад эхлэх ба. Гайхаад гараа артал нэг сурагч биеинд ажилмааргүй байна. Гиснэ амиа орлох гээд байж идэв да. Гэтэл доор нь байсан хэдэн залуус мань хүүг хурдан үсэр үхэж далдур гих зэрэгээр харааж эхлэх ба. Энэ бүлэг залуусын ахлагчийг Кейж гэдэг юм байна. Нилээн өнгөрөө сагсан нөхөр бололтой. Мань хүүч тэр дөрөө барилгаас үсэрсэн ч цэргүүд тор татаад бариал авна. Ажлаа хийхээс татгалзсан сурагчдыг тусгай өрөөнд оруулж байгаад тусгай шингэн тарьж буцаад ажилд нь оруулчихсан юм байна л да. Гэтэл нөгөө Кейж чинь бүлгийг нэгээд дагуулan Блейкийн өрөөлөө орж ирээд чи Элигийн хуучин найз залуу гэлөө. Эли одоо миний бүсгүй болсон. Чи бит хоёрын дундуур орох гээд үзээрэй гэж анхааруулаад гарнаа. Маргааш өдөр нь цайны цагаар Эли хоол идэж сууж байтал Кейж хурж ирснээ хүчээр үнсэж өнгөж эхлэхэд Эли маш тав духгүй болсон ч эсэргүүцэж чадсангүй. Энэ бүхнийг харцуулсан Блейк босох гэсэн ч тэнд байсан залуус хэрэггүй. Дэм ийл гэж байна. Яагаад тэгэхээр Кейжийн бүлгийнхэн энэ эсхийг хариуцсан атманууд юм гинэ. Үйлдвэрийн удирдлагууд энэ нөхдүүдийг сонгож бусад ажилчдыг хянахаар тавьсан учраас хинж эдэнтэй орооцолтохыг хүсдэггүй юм байна. Тэр хэд гараа явсны дараа Блейк Эли дээр очин ялцах гэхэд Эли надаас хол бай. Тэгэхгүй бол чамд л муу юм болно. Гэт анхааруулаа үжитэл Кейжийн хүмүүс орж ирснэ. Чи яах гээд байна? Алив холдолтоо. Энтергээ далдагнаад ухаар нь Блейк тэссэнгүй. Цохиж явснаар бөөн зодон үдэн болоод явчихна. Удалгүй Кейж орж ирээд Блейкийг зодж эхлэхэд манайхан Элиг дагуулan зогтох гэж оролдсон ч Мейсэнд баригдчихнө. Та Мейснийг санаж байгаа үстэй те. 1-р анги дээр шалгалтын үр дүнг завар улсан нөхөр шүү дээ. Маньхан Блейкээс болж хотын даргын бүх булхаад буруутгагдан тушаал бурсан учраас Блейкэд өшөөнзөн санаж байгаа нь ойлгомжтой. За тэгээд Блейкийг барьж явснаа хөлийн хуглаа л хаялаа. Харин энэ үед хотын дарга хүүгийнхээ оршуулгын яслыг хийж байх бөгөөд олон нийт түүнийг үгсэн гэж бодож байгаа шүү дээ. За тэгээд хотын дарга маань шалгалтын лувиртай холбоотой хил аманд орсон учраас сэтгүүлчид ярьслага авах гээд бүчээд эхлэх ба Блейкийн оршуулганд оролцсон Лейнагчс 50 байлгахгүй нэ. Угаасаа ч тэгээд аргагүй л дээ. Шалгалтын бүх булхааг илчилсэн гээл улс орон даяараа түүнийг мэддэг болж л дээ. Гэхдээ Лейна маань тэдэнд ярьслага өгөхийг хүссэнгүй. Хаяал явлаа. Эдний хотод гарсан шалгалтын булхаатай холбоотойгоор тагнуулын ерхий газраас тусгай мөрдөгчийг томилсон байх ба. Лейнатай ирж уулзаад шалгалттай холбоотой мэдүүлэг авахад Лейна харсан үтсэн зүйлсээ бүгдийг хэлсэн ч тийм чухал мэдээлэл байгаагүй учраас нэрийн утсаа үлдээгээд ямар нэг зүйл олж мэдвэл шуудхан холбогдоор манай байгууллага чамайг хамгаалнаа л гэж байна. Энэ үед хотын даргын хамгаалагч Жак гэж залуу Лейнаг эндэрснэ. Хотын дарга чамтай уулзмаар байна гинэ. Чухал ярих зүйл байна. Гисээр угаад дагуулаад явлаа. Гэтэл яасан гэж хотын дарга шалгалтанд хүүгээ тэнцвүүлсэн булхаа илэрснээр улс орон даяар түүнийг мэддэг болж Америк даяар таньдаг болж л дээ. Ястаа нөгөө сайн нарч бай, муугарч бай олон танигдах гэж оролддог.
инфлюенсер үчигэл болж л дээ. За тэгээд мань хүн энэ боломжийг ашиглан өөрийгөө сурталчилснаар нэр хүнд нь өсөж одоо бүр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа юм гин. Ленэж ялгаагүй Америк даяар олон танигдсан болохоор түүнд санал тавьж ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд оролцоод өгвөл том ажлын байр амлаж байна гэсэн санал тавихад манай охин мэдээж зөвшөөрөхгүй штэ. Гараал явлаа. Хотын даргын ордноос гарах гэж байтал нэг бүсгүй нэг танивхаарж ирсэн ээ. Яасан өөрхөн дүүнэртэй юм бэ? Энтергээл байш шүү. За энэ бүсгүй бол манай сурагчдыг боолчлаад байгаа Ashur Global компани үүсгэн байгуулагч ерөнхий захирал Жоржина гэдэг хүн болж таардаг. Анх шалгалт авч сурагчдыг цаазлах хууль баталсан цагаас эхэлж эдний компани хотын даргын бүхэл сонгуулийн сурталчилгаа, улс төрийн санхүүжилтийг нь гаргадаг байж л дээ. Одоо бүр ерөнхийлөгчийн сонгуулийнх нь бүх зардлыг хүртэл дааж байгаа юм гин. Сайхан сэтгэлийн үүднээс ингээгүй нь ойлгомжтой бах. Тэгснэ манай охинд санал тавьж чи хотын даргын сонгуулийн ажилд оролцчихоо. Тэгвэл би танаа дүүнэрийг том болгоход нь компанидаа шууд ажилд авъя. Түүнээс гадна танаа дүүнэр шалгалтанд оролцохгүй байсан ч болно гэж авдсан юм да. Энэ том нөхдүүдэд хууль үйлчилдэггүй гэдэг нь эндээс шууд харагдж байгааз. Хотын даргын туслах Жак манай эдийг гэрлэн хүргэж өгөх гэж байсан ч шаал өөр тийшээ яваад байхаар нь Лейнэ гахаж манайхыг өнгөрчлөө штэ. Буцаад ирэхгүй мүү? Гэд асуугүй юу гинтхэн унтуулдаг хийгээр утаад манайд нам унтаад өгнө. За ингээ нэг сэртэл хаягдсан барилга зэрлээ шүү. Тэнд Жакас гадна бас нэг бүсгүй байх ба. Та санживэл нэгдүгээр анги дээр гардаг бага сургуулийн багш Коулгээд бүсгүй ээж таардаг. Энэ хоёр хамтраад тэмцэгчд гэдэг нууц бүлэгмийг байгуулж шалгалт авч сурагчдыг цаасладаг системийг нураа унахаар шийдсэн байгаа тухайгаа альж гэрэв хотын дарга ерөнхийлөгч болбол сурагчдыг цаазалдаг системийг улам хамгаалж хизээж зогсоодохгүй болно. Тийм болохоор чи ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваад тэрнтэй ажиллаж нууц мэдээллүүдийг бидэнд олж өгөх хэрэгтэй байна. Гэсэн санал тавихад Лена нэлээд гайхаж балмагцсан учраа бодж үзээд хариугаа хэлье л гэлээ. Дөрсөлөгдөн Ленагийн сайназ Кэлэн их сургуульд орохгүйгээр шууд сэтгүүлж болохоор шийдэж хотын төвийн телевизэд ажилд оржээ. Вендигээд нэлээд шударга зарчимч сэтгүүлчийн туслахаар хэсэгтээ ажиллахаар болсон ба ажилд ормогцоо шалгалтын дараа яг юу болдог тухай нарийн судлаж эхлэх бөгөөд цааслуулсан тэр олон сурагчдын цогцыг яаж өршүүлдэг талаар судалсан ч хинч мэдэхгүй байсан нь түүний с ิจ гийг төрүүлдэг. Занга тэр өрөө шууд Ленэт очиулзаад цааслуулсан сурагчдын оршуулга нэг л бис санагдаад байгаагаа илж хоёлоо очиод нэг булш ухаад үзье л гэж байна. Ингээд оршуулгын газар очиод Блейкийн булшийг ухаад авсын гаргаа артал хоосон байхыг хараад манай хоёр бүр шок. Цааслуулсан сурагчдыг хаанагтай байцсан гэдэг нь тодорхой. Химээ ярилцаад энэ бүх нууцыг хотын дараагаас олж мэдхээр сэтгэл шулууднаа. 8 сарын дараа ерөнхийлөгчийн сонгуул болохоос 14 хоногийн өмнө хотын дарга сонгуулийн сурталчилгаагаа хийсээр л Лейна хотын даргын сурталчилгаанд тусалж уулзалт болгон дээр гарч ирэн хотын даргаыг шударга зарчимж жинхэнэ Америкийг удирдах чадах хүн гих зэрэгээр тэнгэр тултал магтаж байгаа л харагдана. Хотын даргатай ойр байгаа учраас түүнтэй холбоотой мэдээллүүдийг Коул Жак хоёрт байнга дамжуулж байсан ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаад Лейна бухимдаж та хоёр шалгалтыг зогсоон энтергээд байсан яасан бэ? Ягаад юу ч хийхгүй байгаа юм? Гих зэрэгээр бухимдахад Коул бид шалгалттай холбоотой бүх нууц мэдээллүүд Ashur компани захирал Жоржинагийн компьютерт байгааг олж мэдсэн. Чи хотын дарга Жоржина хоёртой хамгийн ойрхон. Чи түүний компьютерт нэвтрээд мэдээллүүдийг нь хуулж авах хэрэгтэй байна. Гэснээр нэг төхөөрөмж өгч шүү. Хамаг ажлаа бараг манай охиноор хийлгэх гээд байгаа мó хаашаа юм. Харин энэ үед манай сурагчид маань нөгөө үйлдвэртээ ажилласаар л Блейкийн үед 8 сар ажилласан учраас хамаг ажлаа мэддэг болж гялзуулдаг болжээ. Гэхдээ түүний хугарсан үйл одоо болтол бүрэн идгээгүй учраас догонцсон алхаж яваа харагдах ба. Элитер хоёр бүр хоорондоо ч юм дуурхаа болцсон юм уу даа янз. Тэр өрөө Блейк орондоо унтаж байтал Кейжийн бүлгийнхэн Сэмерх орж ирсэн ээ. Манай залууг дарж хөдөлгөөнгүй болгосноо. Кейж албаар бэрцэн үлийг нь давтан зохиж улмал гимтээж орхиноо. Гимцэн үлээ эмчид үзүүлэхэд эмч юу болсныг асуусан ч манай хүн хэлсэнгүй. Угаасаа тэгээ илчвэл оллоо гэд Кейжийн бүлгийнхэн юу ч хийж магадгүй шүү дээ. Харин нүд Келлер хотын даргаыг дэмжиж байгаа Ashur компани талаар нэгнгүй судалсаар тэдний Америкт байгаа үйлдвэрүүд маш жижигхэн бараг хүн ажилтгүй мөртлөө яаж хэдэн зуун мянган электрон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд байгааг гайхаж улам гүнзгий судалсаар цэргүүдийн хүнс үйлдвэрлэдэг компаниас сар бүр 100 мянган ширхэг хоолны бэлдэж авсныг олоод мэдчихнэ. Техникийн компани тэр болон хоолоор яах гэж байгаа юм бол гэдгийг тунгаасны эцэст яалтчгүй шалгалтаар цаалуулсан сурагчдыг хооллоод байгаа юм байна гэдгийг олоод мэдчихнэ. Бас л овоодлохоо байгаа шүү. За ингээд энэ талаараа Вендитэй уулзаа хэлээд нийтлэл бичээд гаргая гэсэн чи баримт нотлохоогүй юм мэдээ нийтлэхгүй. Ашуурхан биднийг шүүхэд өгвөл яах юм? Чи хариуцах юм уу? гэж хэлээд халгаасангүй. Келли аркад машиндаа суутал хар масктай нөхөрөө ууд толгоонд нуглаад золтоол алдсангүй. Бодвол аятайхан байгаараа гэсэн сүрдүүлэг бололтой. Сандарсан Келлен тэр дөрөв Ленагийн дутсноо. Тэд биднийг чагнаад авах шиг байна. Гэсэн бичиг харуулад юу ч болоогүй юм шиг өөр зүйл ярилцаж байгаа мэтээр жүжиглэн
Тэд шалгалтанд усан сурагчдыг үйлдвэртэй ажилуулж хооллоод байгаа бололтой гэсэн чухал мэдээллийг Лейнад өглөө. За ингээд сонгуулийн өдөр эхэлнэ. Лена 2 дугаар Коулингерт даатгаж үлдээгээд өөрөө Ашурын офис руу явах ба энэ үед хотын дарга маань сонгуулийн үр дүнгээ хүлээн догдолтон зогсож байна. Жоржинагийн өрөө төгжөөтэй учраас Лена хажуугийн нойлын цонхоор дамжин гараад түүний өрөөлөө амжилттай орж чаднаа. За тэгээд эртээ төгсөн төхөөрөмжийг нь ашиглаад компьютер луунч амжилттай нэвтрээд эхлэв. Гэтэл үйлдвэрт цаазлагдсан гэд байсан сурагчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа бичлэгийг олж харах ба Blake амьд байгааг олж хараад бүр шок. Тэр дөрөв энэ бичлэгүүдээ хард дискэнд туулж байтал Жоржино яг өрөөлөгөө орох гэж байдаг шүү. Үүнийг харсан Джейк түүнийг саатуулж хотын дарга тантай яралтай уулзмаар байна гэд дуудуулж байна. Химээ худлаа ирснээр ашгүй аргалаад аваад явлаа. Гэхдээ худлаа ирсэн нь тэр дөрөв баригдаж Жоржиногийн хүмүүст гавлуулаад авна. Лейна Ашурын офисоос гарч тэр дөрөв нөгөө мөрдөгч рүү залхан уулзгаар тохирдог. Харин энэ үед үйлдвэртээ сурагчид хоорондоо ёстой нохоо шиг зодтолдож байна шүү. Энтхийн харуулууд 24/7 энд ажилладаг болохоор уйддаг бололтой. Сурагчдыг хооронд нь зодтолдуулж бие-биетэйгээ бооцоо тавьж зугаацдیں۔ Гин. Нөгөө кейжчин залуусыг цосночтой нь хольж байтал Блейк гарч ирсэн юм. Хоёулаа нэг сайхан үзчихээ л гэж байна. Хэрвээ би ялвал танаа бүлгийг удирдах шүү. Болж гин үү? Гэхэд кейж өнгөрөө юм болохоор шууд зөвшөөрч байна. За ингээд мань хоёр алдсаж эхлэх ба Блейк Кэдийг хөлн гэмтэлтэй байгаа ч хамаг хүчээ гарган шүдзүүн зодтолцоор гейжийг арай гэж буулган авдаг. Харин үед Эли ажилдаа явахгүй гүрийгээ твтээд байсан тул хамгаалагч нар ирээд босох гэж оролдоход маньхүү хуруугийн назаа зүхтах гэж оролдсон ч цэргүүдэд баригдан тусгай өрөөлөө аваад явлаа. За тэгээд эр хүн хэлсэндээ гэдгээр кейжийн бүлгийг Блейк удирдахаар л боллоо. Таад намайг үздэгүүг чи мэднэ. Гэхдээ та нар энд мянгасан ажиллаад эндээс гарч чадахгүй. Манай аав энэ хотын дарга. Хэрвээ намайг энд байгааг мэдсэн бол шууд л гаргачих чадах хүн. Гэхдээ гарахгүй л байгаа үстэй. Та нар бол бүр мөрөөдөд чирэггүй. Бүгд ээжигээд өөрсдөө л гарах хэрэгтэй байна гэж хэлэхэд мань залуу санал нийлдэг. Блейк ажиллаа хийж байхдаа албаар гараа гэмтээж тусгай өрөөлөө шархаа эмчлүүлэхээр явах замдаа харуулыг цогч унгаагаад тусгай өрөөлөө ортол Элид яг бодисоо шах гэж байхад нь амжиж зөксөдөг. За тэгэд манай хоёр хүзөөнд нь байгаа байршил тогтоогчийг хутгаар зөсч гаргаад зүхтааж эхлэх ба Кейж хоолны танхимд албаар нэг залуутай зодоо хийж тэнд байсан харуулуудын анхаарлыг татж байх үед Мейсон нэмэлт хүч дагуулад ороод ирлээ. Гэхдээ энд Блейк байхгүйг анзааран байршил тогтоогчийг нь шалгахад эмчийн өрөөнд байгааг нь хараад яваа очтол байршил тогтоогчоо салгацсан байхыг хараад бүр бөөр. Энэ үед Лейна мөрдөгчтэй уулзсан Жоржинагийн компьютероос хуулж авсан баримтаа харуулхад мань мөрдөгч "Жин талаар өөрхөнд хэлсэн үү?" Гэхээр нь үгүй ээ гэтэл бууга гаргаж ирсэн ээ. "Чи овоо амт юм да. Энэ талаар олоод мэдчихдэг аа" гэж авд юм да. Энэ мөрдөгч Ашураас их хэмжээний авилгал авч оронд нь тэдний үннийг хаацайлж хамгаалдаг. Завангаар болж таардаг. "Чамайг энд чинь буудчихъя л да." Гэд яг буудах гэхэд Лейна түүнийг төлгөж унгаагаад тэндээс зогтон явсаар Кэлний дэрж нөгөө баримтаа үзүүлэхэд "Чи эндээ нуугдж бай. Гарвал аюултай бах. Манай ахлах Вендигээ сэтгүүлж байгаа. Түүнд найдаж болно. Би энэ баримтыг аваачаад өгчөдрэй" гэж гараад машинаа дөнгөж асаатал дэлбэрж өрхөн тэр. Энэ үед нөгөө мөрдөгч нь баахан дагуулсан ирж байгаа нь харагдах ба манай бүсгүй дээвэрлүү гаран зүгтах гэсэн ч мөрдөгчд баригдчихнө. Гэхдээ манай хүн түүнтэй ноцолдож байхдаа шатны уруулуу түлхээд авилгад идэгдсэн мөрдөгчийг хөнөөж өргөдөг. Энэ үед Блейкели хоёр эмчийн хувц өмссөн явж байгаад үйлдвэрийн аврах гарцыг олж зүхтааж эхлэхэд Мейсон тэр хоёрын араас мөшгөж эхэлнэ. Манай хоёр дээшээ гарах машуур дүргэжсэн шатаар авирсаар эцэст нь нэг эрүүл агаар амьсгалж өөрсдийнхөө ертөнцид гарч ирэх ба бүр бөөн баяр болон үнсэлзэж байтал Мейсон баригдчихнө. Тэгтээ энэ Блейкос хугийн гар юм аа. Нөгөө залууст бүгдээрээ хамт гарын энтер гэж байснаа Элигээ дагуулад хуйлахнаа зүхтаж энтер. Харин энэ үед нөгөө талд хотын дарга маань ерөнхийлөгчийн сонгуульд ясан тухай баярт мэдээ сонсоод бүр хөлн газар хүрэхгүй баярлж тэдний намынхан баяраа тэмдэглэж байх хоорондоо харин Лейна маань Кэлний ажил дээр ирээд Вендитэй уулзсан юу болсон талаар бүх хүнийг хэлж нөгөө баримтаа үзүүлэхэд Венди бүр шок. Тэр дөрөв энэ талаар шууд дамжуулж эхлэх ба телевизийн нисдэг дэрэгтэй Блейк Эли хоёрын байгаа газар ирэхэд Мейсон Блейк хоёр ёстой цөм зодолж шүү. Гэхдээ Мейсон дахиад Блейкэд ялагдноо чаваас. Сэтгүүлчид энэ бүхнийг шууд дамжуулж эхлэх ба үнийг харсан ерөнхийлөгч бүр шок. Энэ бүх хугацаанд хүү амьд байсныг мэдээд хэлэх үггүй болсон ч ард иргэдэд зориулан ялалтын үг хэлэх ёстой байсан учраас тайзан дээр гараад юу ч болоогүй юм шиг бурж өгнө. Улс орон даяар шууд дамжуулсан бичлэгийг хэдэн сая Америкчууд үзэж хаасаагүй шүүгээд гисэн бөгөөд дөнгөж сонгогдсон ерөнхийлөгчийн хүү амьд байгаа нь түүний карьерт маш муугар нөлөөлж цаашлаад Ашурын бүх хадгийн үйлдэл ишлэгдэх тул Жоржина тэр дөрөв шинэ ерөнхийлөгчөд ятгаж Блейк Эли Лейна гурвыг баривчлах тушаал гаргууллаа. Энэ үед Лейна Блейктэй эцэст нэг уулзан тэрвэрлдэж байснаа шууд үнсэлцээд авд юм да. Хөрхи Эли юу ч хэлж чадахгүй бүлтийцэн л зогсож байна.
Гэтэл цагдаа нар тэр гурыг шууд баривчилж авснаа машиныхаа ард суулгаад ханиг тийшээ яваал эхэлж байна. Гэхдээ удалгүй тэдний машин замдаа хөмөрж гадаа нь буундуух хангинаа л эхэлнэ. Гэтэл хаалга онгойж гаднаас Жак ороод ирж байна. Та хэд гэмтэж бүртэйг үз. Төрхийн эндээс холдцгоё. Шинэ ерөнхийлөгч та гурыг чимээгүйхээ алуулах тушаал өгсөн байна. Надтай хамт аюулгүй газар очиод ерөнхийлөгчийг булган авцгаая. Химэн хэлж байгаагаар кино маань төгсөж байна. За тэгээ бодвол 3 дугаар ангийн гаргал юм шиг байна. Энэ хүртэл үтсэн та нартаа баярлалаа. Бас манай нөгөө сувгийг дэмжиж subscribe дарахаа мартгүй guys. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая.